Баларлаа манайхаа нүдэ анцгаа. За энийг ёстой уушлаараа энийг ирж ирээд нэрээ хурж ирээд хаяад хэрэгтэй байна. Энэ нэг болжмор намайг дагаад явна гэж байх уу? Өнөөдрөөс хойш болжмор намайг дагаадах нь манайхаа. Өдрийн ийм юм харж болж гинөө яаж юу болоод байна гэх. Эдгээр эсвэл гүргээ хоол гордоод идэг юм болов? Мэдгүй. Үе өдрийн лабуг болчихвол яах вэ? Ямар сони юм бэ? Амьдрал юм да. Үе энэ ямар ичдгүй гар вэ? Миний хоолны сэтгэл. Яваараа үе. Ядаргаатай юм чинь. Ядаргаатай. Намайг 50 өргөтөхөө та нар юу вэ? Сэмбэтхнэ миний Монголын ард түмээ. Ингээд Ардын гэнэ жижиг YouTube channel-ийнхаа ээлжид бичлэлтэй тавтан байлаа. Юу юудас бүр ямар олон хүмүүс хараад байна. Би ч давгүй дээ. Oh hey. Хөрх юм бэ. Өнөөдөр day 2 3 мэдгүй би бүр ингээд юугаа алдчихлаа манайхаа нөгөө өдөр хоног цаг хугацаагаа алдсан. Амар их шоргоол ямар амар юм бэ. Сүүлийн 7 хоногт нөгөө нэг firm day still ажиллаж байгаа хөө тэгээ 7 хоногийн цалин ч гэсэн хаа юмштэй те. Яг одоо өмнөх vlog дээр хэлсэн шиг хаа. Тэгээд энэ удаагийн vlog-оор штэ бүгдээрээ Waikiki гудамж гэдэг энэ ер нь туристууд аяллаа хүмүүс амар хэрдэг юм гудамж юм байна. Энэгээр бол ингээд тэр чигээрээ нөл том брэндүүд Louis Vuitton, Gucci, Chanel, Tiffany Co одоо өөр юу ч гэдэг бүр ингээд Dior гэх бүгд байгаа байхгүй юу. Энэ брэндүүд чинь хүмүүс ирж эндээс баахан юм аваад идэг шалтгаан нь 10% off байт юм байна. За яг Chanel, Cartier хоёроос бусд нь 10% off байт юм байна. Хоёрт болохоор sales tax нь татвар нь болохоор амар бага. 4% тавьтай 4-5-5-ын оронд байт юм байна. Чикаго ч 10-аас 11, Seattle-аас амар үнэтэй байдаг байхгүй юу? 3,000-аар цүнх авлаа гэхэд 10% гэдэг чи одоо бас хөөрхөн $300 хэмжиж чинь. Дээрээс нь 4-5%-ийн дахиад такс хэмжиж чинь гэдэг чинь нөө хүмүүс хурж ирээд айгүй ахтар юм аваад байдаг нь ойлгомжтой юм байна л да. Бүр амар их мэдээлэл юм өгчтэй те. Үн ямар гоё юм бэ? Шууд ингээ явцсан ажин. Түүнэг яг энэ чигээрээ биш яг ингэж биш зүгээр ингээд яг тэр чигээр нэгээ одоо нэг юм охтуудын амар гоё юм бүжиг болж байгаа юм заяа юу. Одоо жоохон үзүүлбэр юм уу да тий нэг юм 2 дахь хагасан 3 дахь өдөрт ер нь дандаа юм үзүүлбэр маягийн entertainment юм болд юм байна. Тэр 5:30-аас 6:30-ын нэг хэсэг рүү н очиж харчаад за тэгээд эргэж хурж ирээд яг энэ хэсгийнх нь одоо бүгдээрээ хоолыг идэж үзье. Shaved ice cream гэдэг энэ нас амар алдартай юм байна. Энийг идэж үзье. Бас яг энэ Хавайн өөртөөх нь юм гаргасан шоколад эдэртэй юм дэлгүүр нэт юм байна. Тэрийг очиж үзье. Тэг би бас энэ дээр нэг амар гоё юм цэцэг авч зүй гэж бодоод байгаа юм. Өөр одоо юу их юм бэ? Хэлэр манайха юу их юм бэ? Гадаас нэлээд халуун байна. Энэгээр хүмүүс яваад халуун байна гэснээс за өнөөдрийн outfit comments ийм хөрхөн shortтэй set байгаа. Цагаан. Тэгээд comments дээр болохоор угаасаа би comments-ийн бүхвцэн бүр амар дуртай. Set метод нь бүр цаанаас нэг юм амар гоё elegant ихэмсэг. Дээрээс нь амар сайн материалтай дээр ирдэг байхгүй. Тэгээд та хэд маань ер нь сонирхож байгаа юм бол миний сонирхоод авмаар юм бол миний promo code MS доогуур зураас 12 гэж бичээд тэгээд extra заяо нэмэлт 12%-ийн off авцгаарай. Ингээд байгаа юм да. Одоо ингээд хаашаач гарч болдог, ийшээч гарч болдог, тийшээч гарч болдог, ийшээч гарч болдог. Нэг юм Японы нэг юм зам шиг юм байгаад байдаг шүү дээ. За тэнд H&M байна, тэнд Sephora. За энд Gucci байна. Gucci хүртэл 10% хямдардаг гэхээр амар сонь санагдаад байгаа. За энэ нөгөө нэг алдартай үжиг юм шиг байна. Бурхан минь ямар амар юм бэ? Тэр эрэхтэй нь ямар амар юм бэ? Одоо энэ хувцсыг тайлбарлаад байх шиг байна. Уламжлалт ийм юм байна энэ төргээд ийм. Баларлаа манайхаа нүдэ анцгаа. Миний нүд яг хаашаа вэ? Октод нь гэсэн амар өөрөөснөө эрэхтэй нь энэ баг дотроо юмгүй байна да. Яана. Өдрийн ийм юм харж болж гинөө яаж юу болоод байна гэх. Сайхан л. Ер нь яг зөвөр хувцас юмнуудын тайлбарлаад ийм л байд юм байна л да. Ер нь юу лээ? Монагийн нэг арал дээр гардаг залгч юу Маугли л юу лээ? Маури ч лөө. Тэрэн шиг л залуу байна. Тэгээ эмэгтэйчүүд нь болохоор яг бүр би бүтэн үтсэнгүй угаасаа нэг 20-30 минут яг ингээд яг иймэрхүү юм болт юм байна. Угаасаа хагасаа нэг өөр газар очиж угаас бүр илүү гоё шоуг нь үзэх болохоор зүгээр та эцтэй сонирхуулаад бол ингээ харчлаа. Тэгээд бүр юм жижиг entertainment маягийн юм хийдэг юм байна. За одоо штэ бүгдээрээ энтхий гоё покеболыг идэж үзье. Хаанаас ингэж гоё цэцэг унаад байна. Амар гоё ингэж явж байхаар ингээ амар бүргэн царилэг ингээ цэцэгнүүд ингэж унаадах юм.
энэ цэцэг аваад зүчих хэвээр яг хаа бүдрээ нэг сүвнэрний газар орноо. Би нэгийг харсан юм аа тэгээ яг бичлэгээ хийж явахдаа авъя гэд. За одоо нөгөө хилээдсэн покеболыг бүдрээ хамтдаа очиж идэж үзье. Миний орох байгаа газар болохоор тэр энэ покебар гэсэн. Тийшээ бүгдээр оръё. Ерөөсөө л жуулчт. Над чигээ хүмүүст 2-3-аараа явж байна. Тэгээ би нэг юм ойлголоо манайхаа. Юу юм бэ? Та хэд ер нь Хавайд ирэх гэж байгаа болно штэ. Над чи ингэж ганцаараа бит ирээрээ. Найзтайгаа юм уу жигнээс нөгөө хосмосоор ирсэн угаасаа хамаагүй дээр идэм юм. Ядаж нэг биш хоёроор. Тэгэхээр миний алдааг битээ тавтаарай гэж хэлмээр байна. Яг ганцаараа явах юм бол тэр өөр том мот руу явбал зүгээр юм байна. Гэтэ ийм арал маралтай хэсэг дээр бол ганцаараа арай дими юм байна. Гэдгийг би ойлголоо. Энэ удаагийн аяллаар. We go. Okay. Fresh гэж. Энэ ахгүй миний хэлээд байгаа покебол. Тра авокадотой салааттай. Thank you. A few moments later. Hawaiian покеболыг хамтдаа амсч үзтгээ. Би покеболд амар дуртай. Сиэтлтэй хахад миний иддэг байсан покебол бүр хамгийн амттай нэгдэг байсан ахгүй юу? Би тэрнээс хойш покебол try гэдэг ерөөсөө Сиэтлийнхаа гүйцэжсэн газар тийм олж байгаагүй. За тэгээд энэ болохоор salmon байгаа, дээдлэн энэ onion байгаа, fried onion гэдэг сонгоно. Тэгээ seaweed байна, далайн байтаны салмон. Тэгээд авокадо байна. За загсан амар гол зөөлөн байна. Бидтэй соусын багдуулсан бах та. Тэгээ илүүдэд амар их соус амтлагч дээр байхгүй болохоор ер нь илүү амар fresh амтагдж байна. Загсан нь 10-аас 8-ыг өгье. За Чикагод тэр орж исэн нэг сушины all-you-can-eat-тэй газрын нигери загсыг арай гүцэхгүй байна. Тэр бүр 10-аас 12 гэсэн заяа. Өнөөдрөөс хойш болжмор намайг дагаадах нь манайхаа. Энэ нэг болжмор намайг дагаад явна гэж байх уу? No way. Тэр араа. Нисчлээ. Эдгээр хэсэг бүргээ хоол гордоод идэх юм болов уу? Мэдгүй. За. За энэ болохоор ахи туна. Хөөе. Хөөе. Миний ямар балер амтан бэ чи яваач хөөе. Яар заа. Үе энэ ямар ичдгүй гар вэ? Миний хоолны сэтгэл ямар гарах вэ? Яваарай. За төвчин. Саяны загас бол бүр амар гоё юм байна. Энэ би бүр хорхооны бүр амар фобиатай. Саяны бүр ямар ичдгүй ирдэг орхоо вэ? Бүр амар ирсэр сая таад харагдсан яасан. Энэ загсанд 19-ийг өгье. Энэ бүр амар гоё зөвлөх юм байна. Ингээ өнөө оройны хоол. Nice. Өнөө дараа бүгд амар shaved ice cream авч идэж. Өглөө өдөр болгон ийм хоол идэж бүр алхаараагаад өөртөө 10-аас 7. Тэгээ одоо мисо супыг нь хамтдаа ууж үзье. Ганцаараа л идэд тэснэ үзэгчтэй хамтдаа ажиж. 10-аас 8.5. Давгүй сүп байна. Амар тийм давслаг биш. Энэ ямар ичдгүүр энэ нараа энэ хорхон минийсээ евро орчлохгүй юу? Ямар заваа юмтан бэ? Йоо очиж энэ дундуур ороод тасаа чи явдаа энэ ямар заваа ялаа вэ? Энэ нараа энэ хэрэг алгаа нэр. Ядаргаатай юм чинь. Ядаргаатай. Нэг нь бүр ичгүй энэ яаж мөөмөнд дундуур намайг 50 өргөтөхүү та нар юу? Хаалга айтах идчихсэн. Арай гэж нэг юм олтол ийм уртлаантай шүү. Энүүгээр тэгтээ бүр ямар их амар Аазтай юм бэ? Аазууд хоёр ийм хэрдэг болсон. Би мэдгүй энд одоо хэр удаан хүлээх юм бол ойрхон дэлгүүр ороод эндээ нэг гой цэцэг авч зүй гэж ярьжсэн тий. Ийшээгээ орчод энэ Davis ice cream нэ шууд доошоо орд юм байна. Nice энд дээ штий. За нэгт ойлчиргүй хоёр дугаасаа цагаан юм ич чинь. Энд чинь бүр амар food court юм биш тараа. Ашгүй дээ нэг юм. Арай гэж нэг бодлоо тий. За энд болохоор ийм tropical байна, Hawaiian sunset байна, coconut байна. Тэгээд би сая авахаар Hawaiian sunset-ийг авчлаа. Юунууд байгаа юм бэ? Ice cream-ууд. За энэ ice cream жаа угаасаа идчихтiim чинь тий. Тэгээд энэ дундаас хамгийн гоё нь болохоор энэ Hawaiian юу гэж энэ sunset гэж энэ mangoтэй, strawberry, boba-тэй. Окей. Саяны тэр artist нэг залуу бас vlog бичлэг хийдэг гинэ. Тэгээд 6 сар болж байгаа гэж байна. За бүгдээрийнх нь Hawaiian энэ дээр mango slice юм шүү. Hawaiian shaved ice cream ингэж харагдаж байна. First bite. Сувдана энийг хийх гэж байгаад нөгөө failsнийг санаж байна. Failсэн ч гэжтэй хөргөө уг нь хөөрхөн хийсэн байгаа шүү. Тэгээ надад гомдоод бөө юм бол тань. Cheers манайха. Ангуанко. 15. Үе ямар гоё амттай юм бэ? Энийг хийх гэж сувдана өөрхий try гэдсэн юм уу? За энийг ёстой уушлаараа энийг ирж ирээд нэрээ хурж ирээд хаа гэдэг хэрэгтэй байна. Хүү солиотой. Би shaved ice cream идчихсэн байхгүй. Гэтэ энэ бол нэрээ арай дэндүү гоё амттай юм байна. Би ингээд мэдэрээ ингээд имэжтэй одоо 3 хоногийн дараа гайгүй болох гэж найж байна. Яг энийг ингээд жоохон ингээд барьсан ингээд бүр амар юу юм аа.
Техник дон ингэж гайг болчт юм аа. Тэгээд одоо ч нөгөө ингээд 25-аас дээш болчихоор иш чаавс бас нөгөө нэг нас яваад идэг юм байна шүү дээ манайха. Би нэг өдөр энэдэг болохоор нөгөө ингээд юм цацрагын өвчлөөсүүд амар харж ирээд захгүй. Тэгээд тэрийг ингээд харахаар ингээд амар сонь сагдаад. Тэгтээ угаасаа одоо ботокс гэдэг зүйлийг эмэгтэй хүн болгон амар ойлгоод өгсөн. Anyways, ice cream бол гоё яна гоё. She did a wonderful job. Ямар гоё юм бэ? Вау. Сурдаана анин чамайг яагаад энийг хийх гэдэснийг одоо л ойлголоо. Сурдааныг хийхээс юу ч ойлгохгүй явж байгаа. Манайхан яг явж байгаад бүр амар рандом амар гоё газар ороод ирсэн. Энэ үе юм хөөрхөн жижигэн зах юм шиг байна. Нөгөө нэг миний авах гээд байгаа хүсний энэ хөөрхөн өрхийн хавчааруудыг ингээд зарж гин. Энийг л би зүүмээр байна. Hi. Good, how are you? How much are these? За манайхан аль цэцгийг авах уу? Бүгд бүр амар хөөрхөн харагдаад ийм хавчаарын юм байна. За энэ цагааныг бүгдээрээ try хийж үзцгээе. Юм ганц юм зүгч бүү юм болно шүү дээ. Оо, айгуу. За би чи энийг чи ингэх юм шүү дээ. Надад энэ жижигхэн эсвэл тарах юм болов уу? Oh my gosh, I love it. Ямар гоё юм бэ. За энэ цэцгнээс бүгдээрээ нэгийг авъя те. Энэ $7 гэдэг юм байна. Тэгээ надаас нэг энэ бугууч идэр нь бүр амар хөөрхөн санагдаад энийг эсвэл би эндээ ингээд зүчиж бас болол юм байна л та. Энэ бүр юм жижигхэн бод юм зожиг болсон байх та ч гэсэн олон хүмүүсийн дунд орж ирэхэд бүр ингээд амар хэцүү байдаг болчихжээ. Би ингээд амьсгаа тавччихж мовчтой. Амьдрал юм да. Энэ юм уу чи ямар хөөрхөн юм бэ? Ясмэлхийн амар сайн байдаг гэдэг чинь ясмэлхийтэй юм юу вэ? Дэлгүүрийн осор байна. Долфины сүүл байна. Энэ юм snowboarding баларч байна. Paddle байна. Энэ ямар гоё юм бэ наараа? $5 гэж. Энэ ямар хөөрхөн юм. Эндээс манайхаа нэгийг авчих уу? Би ийм яндаас амар дуртай шүү дээ. Бүгдээ энийг try хийж үзье. Энийг авах уу, цагааныг авах уу? Хөөрхөн майнараа. So cute. Тэгээ бугуучтайгаа бас байгаа гэж шүү дээ. Энийг авах уу, манайхаа эсвэл ийм цагааныг авах уу? Би чинь цагаан өнгөнд амар дуртай яаж идэл. Энэ бүр ямар азарын захыг олоод өгөөд ирвэ. Энэ өстө хөөрхөн юм аа. I like it. Энэ амар хөөрхөн юм аа. Энэ нараа буувчтайгаа ингээд бид дахиад нэг өөрийг бүгдээрээ try хийж үзье. За энэ хоёр баг ингээд амар гоё юм байна уу? Баг энэ хоёрыг ингээд авчих тийм үү? Амар хөөрхөн. Тэгээ $15 төгөө гэж байна. Ганц хаваагаас нэг амар гоё юмтай болсон те. Одоо энэ дэр нэг эмэг байсан бол бүр аллаа те манайхаа. Nice. So би эмэг бүшний өмнө бүр амар дуртай. Энэ бугууч бүр яагаад байгаа юм бэ те? Бүр амар хөөрхөн юм аа. Авна. Үе бүгдийн лабубу болчвол яах вэ? Ямар сони юм бэ гэхгүй. Энэ лабубу чи олддгүй лабубуудууд үсттэй. Энд яагаад энд байгаа юм бол? Ямар сони. Үе энэ нөгөө нэг Galaxy юм уу? Энд ихтэй арай худлаа наах шүү нөхгүй. Ямар хөөрхөн юм. So cute. How much are these? Everybody's selling now 25, but I give you a special for you. That's the $18. Okay. How many you need? Oh no, I'm just looking around. Thank you. Two bottle, $15 each. Oh no, I'm good. Thank you. Саяны миний авчихсан тэр бууштай ямар адилхан. Өнөөдөртөө ингээ болъё да манайхан тийм өглөө дахиад 5-аас ажилтаа болохоор өнөөдөр эрт очиж унтын өчтөр ойлгохоос эрт унтаж чадаагүй бараг хаваад ирснээсээ хойш бүтэн нойрт өдөр ерөөсөө байсангүй. Өглөө нь гэлс ажилчингууд оройн шууд гарч ирээд ингээл нөгөө бичлэг хийгээл тэгэл дахиад эдитлээл ингээл амар зураг мурга эдитлээл бүр ингээд ямар сандаа нөгөө та хэдийн харсан шиг энүүгээр ингээд зураас татсан байх үү. Гэтэ одоо бүгдээрээ гэртээ харж амарцгаая те зөндөө их явлаа тэгээд ийм хөөрхөн бугуучтай боллоо, ийм хөөрхөн гинжтэй боллоо. Одоо одоо юу хүсэх вэ те? Тэгээ би энэ дээр нөгөө цэцэг амж зүүгээд цэцэгнүүд нь арай биш ээ. Яг ийм нэг удаагийн ерөөс үлдэх юм биш байна. Тэгэхээр болчлоо. Тий, гэртээ амар гоё юм авсан заа юу. Эндтэй амар юм аа ингээд нөгөө нэг амар муухай айдаг болчихжээ гэхгүй. Илүү төтөн болоогүй л дээ. Тэгтээ ингээд нөгөө нэг юм цүн мөнхөө юм явахаар энийг гэртээ авсан. Манай гэрт нөгөө нэг энэ тентхээс ирсэн дандаа юм стейтийн гой юунууд хөршний малтууд байдаг. Тэгээ дахиад хажуу талд нь амар хөөрхөн ясмэлхийн авлаа. Тэгээ $2-5 гэж байна. Энэ Хавай гэсэн энэ цэцэгтэй юм. Би энэ цэцэглэг юмд бүр амар дуртай юм аа нэрээ. Окей, за энэ хоёрыг тэгээ гэртээ авчихлаа. Тэгээ манай аав ээж орж бас юм сүвнэрийн юмд амар дуртай болохоор ямар тач. За одоо харин боллоо. Shaved ice cream идлээ, пофигаа идлээ, энэ хавар явлаа, бүжигч харлаа. За өөр юу гэж бодож илаа. Бүгдээрээ нөгөө нэг шоколадныхаа дэлгүүр ороогүй байгаа юм биш үү? За тэрийг амжилаад бүгдээр орчихсон. Ямар тач эртээ бүтүүлээд энэ үртэл үдсэнгээд
комент хэсэг дээрээ бүгд амар гоё юм шопинг хийгээд ийм гоё цэцэг авсан чинь нөгөө нэг яг ийм ягаан өнгийн нөгөө цэцэгтэй эможи гэдэг чинь тэр бүгдээ комент хэсэг дээрээ үлдээцгээгээрээ тэгээ би болохоор ер нь бүх комментуудаа уншиж харж шалгадаг. Тэгээ тийм яг энэ хүртэл үзсэн шүү гэдээ ивсэн бүх комментууд дээрээ би амар гоё ингээд лайк дараа явуулдаг аахгүй юу. Тэгээд хэцүү бүртгүүлцгээгээр тэгээ RTN жижигтүү чаналдаа subscribe хийх бити мартаараа тэгээ бүгдээ дараагийнхаа гоё бичлэгээр уулзлаа түр. Баярлалаа. Хүмүүс ингэж бичлэг хийгээд явахаар ингэж энэ тэндээс ингэж амар ингэж хараад яваад байгаа юм. Окей. За очиж амрыг. Юу нунтлаа мань. Бай бай.